Хөг аялгау төгсөн түүхэн өдөр алдарт лимбич сургууль хүмүүжүүлэгч багш Должингийн инх тайвны нэрэмжит өсвөрийн болон залуу лимбичдийн олон улсын ах дугаар уралдааны нээлтийн ёслол 1-р шатны шалгаруулалт 3-р сарын 1-ний өдөр Монгол Улсын консерваторийн концертын А танхимд амжилттай эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын консерваторийн захирал профессор Шарвцрын, уран сайхны удирдагч Монгол Улсын урлан гавьяа зүтгэлтэн профессор Пүрүпү, лимб хөгжмийн багш Япон дахь Монголын уламжлалт холбооны тэргуун хавг гэрэл нар үг хэлсэн билээ. Энэхүү нэр хүндтэй уралдаанд Монгол, Япон, Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улс зэрэг олон улсын авьяаслаг өсвөрийн болон залуу 45 оролцогч оролцож лимб хөгжмийн яруу тансаг ихшгээр тайцыг хөглөн ур чадвараа сэтгэл зүрхээс хорин өрсөлдөжээ. Нээлтийн ёслолын үеэр багшийнхан урлаг боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсаж түүний өв соёлыг үргэлжлүүлэх шинэ үеийн залгамж халааг харах бахархалт мөчүүд өрнөлөө. Уралдааны энэхүү шат амжилттай үргэлжилж байна. Авьяас бэлгийн гал цог хөдөлмөр зүтгэлийн үр шимийг тун утгагүй тайзнаас мэдрэх үзье.